За hi guys, тэгээ өнөөдрийнхөө хөвчлэгээр энэ хүний хүсэлтээр AOTR дээр хэрхэн церамик авахыг тайлбарлах болно. За тэгээд лайк болон subscribe дараад бичлэгтээ орцгоё. Ерөнхийдөө бол авах хоёр арга гэдэг. Нэг нь trade. Гэхдээ та trade-ийн тулд одоо би танарт харуулъя заяа. Trade-ийн тулд та ер нь бол prestige 4 орсон байх хэрэгтэй. Харж байгаачлан би одоо ceramic trade-лж болохгүй байгаа. Ер нь бол надад бол Attack Titan Serum байгаа. Би Attack Titan Serum-ыг хаанаас авсан бэ гэхлээр би яг энэ Attack Raid Serum-ыг авдаг. Энэ female-ийн авдаг. Тэгээд Armor Titan-аас Armor-ыг авдаг. Raid хийхин тулд заавал C grade байсан байх хэвээр. Тэгээ яаж хурдан болох вэ гэвэл миний өмнөх хүчээг үзээрэй. За тэгээд энэ chest байгаа. Chest-ийн дотор тэгээд chest-ийг онгоолгонгууд унах магадлалууд байгаа. Харж олно яг 0.04% гэж байна. Дөнгөж хэлсэн хүмүүс shards-ыг амар хэрэгтэй гэж боддог. Ер нь бол shards бол одоохон дээрвгүй. Та яг serum авчаад арна хэрэгтэй. Shard-аар юу идэв вэ гэдгийг харуулъя. Та тэнгүүд энэ доор attack mastery гэдэг байгаа. Тэнгүүд энэ shards-аар ингээд skill-үүд passive бид нар нээдэг. Тэгээ би ер нь бол бүгдийг нээсэн байгаа. Ер нь бол 6 shards хэрэгтэй. За тэгээд ингээд chest-эн дээр ингээд percent-үүдээр нөгөө chest-энд нь хамаагүй илүү percent илүү chanceтэй унах магадлалтай. За тэгээд ийм илүү хэцүү difficult level илүү унах магадлал нь илүү өндөр харж байгаачлаа. За тэгээд A- дээр илүү унах магадлал илүү байгааг харж болно. Хамгийн ихтэй 0.44% бол яаж тийм олон удаа тоглож авах юм бэ гэвэл илүү амархан арга байгаа. Ер нь бол lucky boost байгаа. Lucky boost болохоор 2x болгоно. Илүү унах chance 0.44 байлаа гэж бодоход 0.88 болно гэсэн үг. За бас дахиад нэг арга modifier. За дарж. За одоо нэг та тоглоомын юу нэлээ тэгээ modifiers гэд орлоо. Тэнгүүд ингээд no perks эднэр ингээд модууд нэмэх юм бол та ингээ яана. Илүү luck boost авна. Доор нь яг юу хөн бичсэн байгаа. Илүү их XP money эднэр. Тэр нь бол nightmare одоо миний ингээд тавьж байгааг хараад хийсэн дээр энэ нь бол injure round эднэрийг тавьчих хэрэгтэй. Я fog-ыг тавих хэрэгтэй бас. За тэнгүүдээ бүрийн simple 2-ыг тайлбарлая. Тэгээ илүү амархан болгодог HP хүчин илүү бага болгодог damage эднэрээ. Ямар олон хүмүүс join хийсэн бэ? За зүгээр шууд ингээд олон хүнтэй эхэлчихье. За ерөнхийдөө attack read дээр бол эхлээд Air-ыг бусад тайтнуудаас хамгаалах хэрэгтэй. За энэ дээр жоо хамгаалах хэцүү байна да. Энэ дээр хожигдож магадгүй. Шууд тайтан болоод бүгдийг нь шууд алъя да. Яа энэ дээр барахгүй юм шиг наа. Арай барсангүй. No please. No, тэцглөө. No, please. No. За хожигчлоо. Дараагийнх дээр яг ялнаа. Манай ид бүр ихэнх нь гарцсан байх та. За, шууд дараагийнх дээр replay тоглоё. За тэгээд тэгж join болоод. За шууд titan болол хөвчээ дөө. Тэгэл бүгдийг нь алч. За энэ дээр бол ялчих юм easy юм. За ер нь бол Air-ыг ингээл шууд 10% хийчихэж байгаа байхгүй. Эдгэнцэх бол ер нь бол би A-ыг ганцаараа хийж чадна гэсэн үг. Гэтэ амар цаг авд юм аа. За тэгээд энэ хэсгийг урагшлуулчих, хурдлуулчих. Сая хальт авах гэлж ийсэн. Одоо гял алчи. Бараг энэ хүлээ. Хүтгүй шүү. Яа, бараг Titan маань дууслаа Titan болдог юм. Titan болдог маань дуусчлаа дөө. Зүгээр Thunder Spear-аар алж харуулъя. Энэ миний Thunder Spear нэг перктэй амар гоё шатаадаг. Гэтэ тийм амар дэмжтэй биш юм байл л дээ. За, бараг алах гээд байна. Жохон энэ. Юусо хүзүүг нь ондгүй хараа. Одоо шатн хар.
Араа ингэ шатчаад. Юус хөлзөхгүй нандгүй. Юус хөлзөхгүй нахгүй. Би яагаад онцгүй нэ? Осууцсан. Одоо шууд ална. GG's. За доош шууд. За, chest. Надад 0 keyтэй юм шүү дээ. Энэ нөгөө энэ keyгээр онгоолгоод нь илүү chanceтэй шүү. За. За энэ арай бага chanceтэй. За юу нөх нөө? За big legendary. За ер нь бол яг уу дээ. За ерөнхийдөө ингэж авдаг аа шүү guys. Тэгээд ерөнхийдөө энэ бичлэгийг үзсэн бол лайк болон subscribe дараарай. Тэгээд тий. За баяр та.